За та бүхэндээ бод гараг хэрэгшээж буй лав гарагийн гигийн өдрийн мэндийг хүргэе. Астро Золон байна. Өнөөдрийн ивэлтэй өнгө бол ногоон өнгө. Өнөөдрийн анхаарах ёстой идэрхтэн бол бидний амны хөндий. Өнөөдрийн анхаарах ёстой жилтэнгүүд маань гахаа жилтэнгүүд байна. За тэгэхээр өнөөдөр тэнгэр дээр сонирхолтой хид хідэн энерги холбоос буюу аспектууд идэвхтэй байна. Нэг талаасаа нар болон сар маань эерэг холбоос үүсгэж байгаа учраас бидний дотоод мэдрэмж болон гадаад үйлдэл илүү зохицох боломжтой өдөр байна. Өөрөөр хэлэх юм бол сүүлийн хэдэн өдөр бидний толгой дотор эргэлдээд байсан санаа оноо өнөөдөр илүү их тодорхой болж эхэлж магадгүй юм аа. Гэвч үнэндээ бас нэг чухал анхааруулга бас байна. Юу вэ гэхээр нармайн далаавантайгаа тийм ээ одоо сквер буюу анхааруулах энерги холбоос үүссэн байгаа. Тэгэд энэ маань ингээд үргэлжлээд байгаа учраас бид альва зүйлд хит итгэх эсвэл ингээ хүссэн зүйлээ бодит байдал мэт харах хандлагатай байж болно. Тиймээс өнөөдөр сонссон бүхэндээ цөмөрөө шууд итгэхгүй байх нь нэн чухал байна. Ялангуяа одоо мөнгөтэй холбоотой сэдв байна, ажил төрөл, харилцаатай холбоотой амлалтыг баримт нотлохоотой нь хамт харж байгаад одоо шийдэж хүлээж аваарай. За тэгээд сайхан мэдээ гэх юм бол ангарах болон бархас байдаг гариг хоёрын маань хоорондын эерэг холбоос байна. Идэвхтэй хэвээрээ байгаа. Тэгээд энэ маань болохоор бид нар ингээд ажлаа сайн явуулах, төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх, сайн шинэ алхмуудаа хийх, сургалт судалгаагаа урагшлуулах гэх мэт ажлуудаа маш сайн хийх юм бол амжилт хүлээж байгаа гэсэн үг. За тэгээд өнөөдөр ингээд бид нар тийм үү хит их бодхоосоо илүү багч гэсэн үйлдэл хийх нь илүү их үр дүнтэй гэдгийг одоо хэлж байгаа юм аа. За дахиад нэг энерги болохоор сугар болон санчир гарагийн маань одоо маш гоё эерэг холбоос байна. Юу вэ нөө гэхээр энэ нь болохоор биднэрт одоо харилцаанд тогтвортой байдал авчирдаг энерги байгаа. Хэрвээ бид нар ямар нэгэн чухал яриа хийх гэж байгаа бол өнөөдөр түүнийг маш тайвнаар, маш төлөвшсөн байдлаар ярилцахад нэн тохиромжтой. Одоо яаруу адгүй биш гэсэн үг. За тэгээд өдрийн 2 дахь хагаст маань одоо бидний сар маань тийм үү жинлүүрийн орд байсан бол хилэнцрүүгээ шилжиж орноо. Энэ үед одоо яадаг вэ гэхээр бидний сэтгэл хөдлөл баг зэрэг гүнзгийрч эхэлдэг. Тэгээ гүнзгийрч эхлэхээр одоо энэ гүнзгийрч эхэлсэн энэ үедээ сар маань бархас бодитойгоо бас хурц холбоос үүсгэж байгаа тул бид нар ингээд альва зүйлийг хэтрүүлэн харах хандлагатай тулгарч одоо тийм хандлага гарч болзошгүй юм аа. Тийм болохоор одоо цөмөрөө одоо хин нэгэнд амлалт өгөхдөө мөнгөө зарцуулахдаа том шийдвэр гаргахтаа тийм үү сэтгэл хөдлөлөөрөө бус харин бодит баримтанд тулгуурлавал их зүгээрээ. За тэгээд өнөөдрийн бидний түлхүүрэг ямар түлхүүрэг байх вэ гэхээр мөрөөдлөө хадгалъя. Гэхдээ бодит байдлаа шаалгая гэсэн ийм түлхүүрэгтэй байна. Тэгээд астродоттой хамт одоо close friends байсан хүмүүс өдөр алган аффирмац хэлдэг байсан санаж байгаа гэж бодож байна. Тэгээ өнөөдөр цөмөрөө 2 өгүүлбэр аффирмацийг хэлж эхэлцгээе. Аффирмацийг болохоор мэдээж хэрэг өнөөдрийн од гариг хэрэгстэйг холбогдуулж байгаа. Бид нар хэлж явах үед өөрийнхөө чин сэтгэлээсээ хэлэх юм бол бидний энерги аягүй сайхан засдаг байгаа шүү. За ингээд цөмөрөө өнөөдрийнхөө аффирмацийг хэлье. Би зөн совингоо сонсдогч бодит байдлыг мөн адил хүнддэг гэдэг. Би тайван бөгөөд зөв шийдвэр гаргаж чадна. За ийм байлаа манайхаа. Та бүхэндээ амжилттай, тайван, үр бүтээлтэй өдрийг хүсье. Астра Золон байлаа. Баярлалаа.